Түүнийг Гансүгийн Даштэндэ гэдэг. Тэрээр Монголын регбигийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг. 1823 онд Англи регби хотод хөл бөмбөгийн бэлтгэлийн үеэр William Webb Ellis гэх хүү гартаа бөмбөг барин цухтаан гүйснээр анх регбигийн түүх ихсэн гэдэг домог байдаг. Регби нь 200 шахуу жилийн туршид улам боловсронгуй болон хөгжиж, дэлхийн нийтийн 4.2 тэрбум хүний шимтэн үздэг Олимпийн хөтөлбөрт багтсан их спорт болжээ. Шудраг байдал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, сахилга бат, харилцан хүндлэлийг өрөө болгосон энэхүү гайхалтай багийн спортоор төлөвлөсөн орчин цагийн нүүдэлчин монголчуудын түүхийг танилцуулж байна. Анх би Джеймс Тодвуд гэж Хонконгийн шигшээ багт тоглодог хүнээс анх рагбигийн спортын талаар анх олж мэдчихсэн. Энэ хүн маань өөрөө Хонконгийн шигшээ багт нэлээдгүй олон жил тоглосон бас маш туршлагатай хүн байсан учраас анх удаага бас Монголд хурж ирж анхны сургалтыг хийжсэн хүмүүсийн нэг байсан. За миний би анх pro wrestling буюу fighting-ийн төрлөөр хичээлдэг байсан. Тэгээд нэлээд хүнд бэрчсэний дараагаар маань миний багийн анд Даштэндэ байна надад энэ сайхан спортыг бас танилцуулсан байгаа. Дашка маань өөрөө бас Хонконг руу очиж ирсэн байгаа. Тэр жил байна. За тэгээд битээр анх намайг имлэгт байхад Дашка маань регбигийн нэг сэтгүүлийг надад авчиж үзүүлээд энэ спортыг хоёулаа хөгжүүлэл ямар юм эрчүүдийн спорт байна гэдээ надад хэлж ирсэн. Тэгээд ирэх үедээ сайн мэдэхгүй тэгэл Дашка манаас нэг бөмбөг авчирсан битээр тэгэл нэг юугаа намайг имлэгээс гарсны дараа паслаад л ер нь нэг тэгжл ихэлсэндээ ерөнхийдөө анхны бол ерөнхий мэлдэгдэх юм бол Монголын регбигийн холбоо анх 2003 онд байгуулагдсан. Тэгээд үүсгэн байгуулсан удирдах зөвлөлийн 5 гишүүн надад ажиллах санал тавьсны дагуу би тэнд ажилласан. Тэгээд 4 жил орчим ажилласан баг. Тэгээд үүсгэн байгуулагчид нь бол 2 Мөнхбат, Цэрэн Бунцэг, Гансүх, Инхбат гэж энэ 5 хүн байсан. Тухайн үед Монголын регбигийн холбоо нь бол 2 холбоо тусдаа байсан. Тухайн үед өөрсдөө бол 2 тусдаа холбоо байгаагаа бас мдээгүй байж байгаад ингээд Цэрэн Бунцэг гард болон одоогийн бас манай тод ойдын тууцын гишүүд маань тухайн үед одоо санал нийлээд ингээд 2 холбоог нэгтгээд бид нар нэг зорилготой юм чинь энэ спортыг нийлүүлээд хүчээ нийлүүлж ингэж энэ спортыг хөгжүүлье гэж анх 2003 онд албан ёсны өнөөдрийн бидний мэдэх Монголын регбигийн холбоог байгуулсан түүхтэй. Хамгийн гол нь энэ Монголд бол энэ спорт хөгжих үндэстэй боломжтой гэдэг үүднээсээ нэг дэлгэрүүлсэн байх гэж би боддог. Тэгээд дээр нь яг бас зохицол дооныхон хувьд бол яг энэ үед бол олон улсын регбигийн холбоо бол шинэ орнуудад регби спортыг хөгжүүлэхэд тасар хүчтэй дэмжлэг үзүүлэх үедээ бас тохирсон байсан. Яагаад гэвэл регби нь бас тодорхой англи хэлтэй зүүн хойдын орнуудын хөрөөнөөс аль хэдийн халиад нэлээд олон улсын шин чанартай болоод яг тэр үеэс эхлээд регбийн бас тодорхой тоглолтын төрлийг Олимпиад нэвтрүүлэх болцоо байна гэдэг ийм үндслийг бол тодорхой өрөөнд ялангуяа олон улсын Олимпийн холбооны тэр үеийн ерөнхийлөгч байсан бол өөрөө регбид сонирхогч байсан бол маш их завшаантай үйл явдал байсан. Тэгээд магунгуугаар дамжуулаад бас Монголд одоо регби спортыг хөгжүүлвэл одоо бид дэмжлэг үзүүлэх тааныг одоо бас цааш нь авч явахад бол одоо яг болцоотой байна гэсэн тийм албан тийм бичиг мэдээллийг хүртэл ардуулж ирж ирсэн.
их амархан ойлгохоор team спорт гэхгүй монголчуудад бол их ойр спорт гэдэг юм тий. Яг гэвэл эн чинь нөгөө контакттай. Нөгөө Монголын бүх барилддаг ийм орны хувьд бол ард түмэн ерөөсөө шууд хараад ойлгохоор. Тэгээд дээрэс нь багийн спорт, бөмбөгтэй спорт. Ингээд энэ регби чинь бол олон спортыг дотор агуулсан тийм спорт шүү дээ. Ялангуяа бүхний төрлийн барилдаануудаар бас барилж явсан хүний хувьд бүхшүүдэд ялангуяа монгол хүмүүс таарах ийм сайхан спорт байна гэдгийг мэдэрлээ ойлголоо. Тэгэхээр хүмүүс бол зүгээр ер нь бол Америк хэл бөмбөг. За тэгээд бөмбөгийг нь яаж барьж одоо яаж тэрийг бол тоглох вэ? Тэгээд энэ хувцсунаар нь ямар учиртай? Яагаад тэр бибийн дээр одоо ингээд овооролтод ингээд дахлаар одоо гимтэл бэртэл авчдаг юм биш байгаа гэдэг. Энэ талаас л тэр хүмүүсүүд ихлээд бол нийтлэг сонирхлыг татчихсан гэж би боддتي. Регбигийн спорт нь өөрөө дөрмийн хувьд бол бөмбөгөө хоошоо дамжуулж багаараа шат шатаар ахиж ингэж эсрэг багийн онооны шугам хүртлээ явж багаар ажиллаж иж оноо авдаг. Одоо энэ болгонд процесс болгоно маш чухал байдаг учраас хүн болгоноос баг болгоноос маш их зан чанаруудыг бас шаарддаг ийм сонирхолтой онцлогт өөрийн гэсэн онцлогтой ийм спорт л тоо. Нөгөө тал чинь бас тэмцэж байгаа учраас энэ чинь бол маш их эсэргүүцэлтэй тулгарна шүү дээ. Тэгээд өөрийнхөө биеэр зөөж аваачиж тэр бөмбөгийг онооны шугамд агуулдаг гэдгээр бол энэ тамирчтаас бас маш их өндөр шаардлага бий юм болоод одоо сэтгхүүн одоо за тэгээд багаас бол бүр нэгдмэл нэг зорилготой юм бие биенээ маш сайн ойлгосон мэдэрсэн ийм байдлыг шаарддаг. Бидний угаасаа онгон багаас тэр байдаг юм нь бол тэр хуун дээр тулгуурласан хөгжил гэдэг л тэр нүүдэлчин юм байдаг байх л та. Тэгэхээр багийн юм дээрээс одоо бид нар мэдээж хэрэг баггүй бас асуудлууд байсан. Хамгийн гол асуудлууд нь юу юм бэ гэхдээ зэрэг ерөөсөө яагаад тэр спортод одоо идэвхтэйгээр нэг баг болж тэгж хүчтэй өрсөлдөх ёстой юм бэ гэдэг юм ойлгох асуудал бол чухал юм шиг бидэрт бол санагдсал та. 15 хүн тоглолоо. Гол үндсэн дүрмээрээ одоо ингээд тоглолоо гэж бодвол 15 хүн 15-уулаа яг ингээд нэгж анги шиг ингэж хоорондоо ажиллаж урагшлахгүй болвол нэг хүн ганцаараа од байх гэдэг юм уу эсвэл бол нэг хүн нь бусдынхаа одоо хөдөлмөрийн ард ингэж үлдэж жоох өөрийгөө амраах ч юм уу одоо иймэрхүү байдлаар амжилт багаараа гаргах ямар ч боломж үндэс бол байхгүй. Японд сүүлд нөгөө бас харамстай цунами явсан шүү дээ. Тэгэхэд нөгөө Японы иргэд маань дэлгүүртээ очирлоод цэвэр ус авах гэсэн юм байна л да. 3 хоногоо цэвэр ус авахд японочууд бүгдээрээ 3 хоногоо хэрэглээг аваад гарсан. Очирлоо. Гэтэл хэрвээ яг монголчууд маань тийм юм болохгүй л дээ. Манай монголч бас азтаар том өөр нутагтаа тий. Гэхдээ монгол хүмүүс бас байсан бол магадгүй миний бодлоор шүү. Эхний хүнлэхэд баг 10 литр 20 литр ус авах байсан болов. Энэ л одоо нөгөө монгол хүний бас нэг багаар ажиллаж чаддаг хуваа нэг боцны тиймэрхүү баг зэрэг юм харагддээ шүү дээ. Ер нь миний хувьд ч гэсэн бас нэг тодорхой хэмжээний бас тийм юм байсан л болов. Мэдээж багийн спорт гэдэг хүн юм чи нөгөө багийн спортоор хичээлж байгаа хүмүүс арай нэг өөр бусдыгаа боддог, хүндэлдэг болчдөг. Жишээ нь одоо машина тавихтай хүртэл нэг паркнд, хоёр паркнд нэг машин биш үү? Аль болох парк наашхаад энэ дараагийн нэг машиныг оруулчих яасан юм гээд яг тийм юм суучдаг байхгүй. Одоо энэ хэд л багийн спортын бас нэг ач хавьяа ч юм уу нэг юм боддгийг яалч юу. Хэрвээ бид бага насны хүүхдүүдэд анханаас нь жишээ нь багаар ажиллах ийм том оюун ухааны ёс суртахууныг нь суулгаж өгч чадах юм бол энэ хүүхдүүд маань багаасаа одоо зөвхөн спорт дээр гард нийлж чадхаас гадна мөн бизнес болон улс төрд ч гэсэн орлоо ч гэсэн ер нь аль ч салбарт орлоо байсан энэ хүүхдүүдийн анханасаа ингээд багийн ажиллагаанд маш сайн болцсон учраас бүх юмн дээр ингээд оролцож багаа удирдах авч явах чадхаас гадна өөрөө багийн сайн гишүүн байх одоо ийм том үндэстэй. Тэгэхээр энэ багийн ажиллагааны хамгийн том үндэс суурь нь бол одоо гол чанар нь бол эндээ л байгаа бусдынхаа төлөө бусдын эрх ашигыг ч гэсэн бас хөндлөж өөрийнхөө эрх ашигын төлөө ингээд бүгдөө хожих ийм нөхцөлийг одоо бүрэлдүүлэх ийм л гайхалтай чанартай гэж боддгийг. Яг Монгол хүний онцлог гэвэл мэдээж ямар ч одоо эрсдэл суур амьсгал төсвөртэй монголчууд маань гадаад олон жил болж байгаа залуучууд маань ч гэсэн одоо хамгийн халуун ч гэсэн төсвөртэй байдаг, хамгийн хүүтэн төсвөртэй байдаг. Монгол хотод гэж ямар хотод байдаг вүлээ те. Ямар ч төрлийн шингээ чадвартай. Айгуу бас тийм халуун цустай ард түмэн шүү дээ манайхан чинь тэгээд
За би бүр яг он сартаа сая саналаа 2005 оны 9 сарын 17-нд болж исэн рugby фестивал гэж энэ бейсболын талбай дээр. Тэнд одоо Монголд ажиллаж амьдардаг гадаадын иргэднийг баг гаргаад тэгээд манай Монголын одоо сая түрүү миний нэрэлсэн тамирчид бас нэг баг гаргаад ингээд хоорондоо фестивал гэдэг нэг тийм нөхөс уулзалт нэг тэмцээн хийжсэн. Энэ тэмцээн дээр бол манайх хожсон. Хамгийн анх тоглоод хожсон. Бүр хамгийн анхны оноог бол хосоо авч ирсэн. Тухайн үед бол бид нэр Азийн регбийн холбоо, Гонконг регбийн холбооноос бас мэргэжлийн багш нарыг авчирч үзүүлэх тоглолт хийж клуб болон хэдийгээр регби сонирхдаггүй ч гэсэн энийг одоо бас сурталчлаад цааш нь мэдэх ёстой гэж үзсэн би нэмрийн багш спорт сонирхогч бусад хүүхдүүдийг ерөөсөө өгшин залуу хүүхэд шуухад гэлгүүгээр нэгтгэж за тэгээд тэд нарт одоо ялангуяа хувцс хэрэгсэл за тэгээд зөв ажиллах яагаад одоо жишээлбэл тэр шааралтад ингэтгэхэд хүн гэмтэлгүй гардг юм бэ гэдэг техник юмнуудыг нь үзүүлэх иймийг нэлээд хийж өгсөний дараа бол татагдах байдал бол нэлээд их болсон. Дурдахгүй өнгөрч болохооргүй тийм холбоо бол бас энэ бейсболын холбоо байгаа. Тухайн үед одоо энэ Олимпийн орны гадаа талбайтай юу бол холбоо бейсболын холбоо л байлаа шүү. Тэнд одоо хоёр сайхан ах ч хоёр манд одоо байнга дэмждэг биднэрт бүр зориулж өөрсдийнхөө бэлтгэлийн цагийг өөрчилдөг тийм ээ биднэрт одоо тийм завтаа талбай гаргаж өгөх юм бол тэгж дэмжиж байсан. 2003 онд байгуулагдсанаас хойш анхны одоо гадаад руу олон улсын тэмцээнд тамирчтай бэлтгэж явуулж байсан. За тухайн үед бол одоо анх үегээр ахлуулсан баг тамирчид нийлээд үндсэндээ нэг 15-аад хүний бүрэлдэхүүнтэй ийм баг анх удаага Филиппин, Хонконгийн клубүүдийн сонирхогчдын тэмцээнд оролцож байсан. Анх манай найзууд Батбаяр Начин Жамсанс лээд цэмүүцхэтийн байгуулсан регбигийн холбооны бэлтгэл очиж байгаа, бэлтгэл хийж үзэж байгаа надад сонирм болгож ярьж байсан. Тэгээд хэд маань анхны Филиппин тэмцээний явах бэлтгэл гараад тэгээд энэ шиг хачуутын говийн амлалтанд явсан. Тэнд бэлтгэл гаргахтай анх би дагаж очиж бэлтгэл суултанд хамт яа гэдэг. Тэгээд анх левс шууд бэлтгэлд очиод тэмцээний бэлтгэлд анхаа шууд тоглоод үзээд судлаад эхэлсэн дээ. Тэгээд энэс хойш бэлтгэл хийж игээд үзсэн боломжийн санагдсан. Бас өөр спорт тоглоомоо хичээлж ирсэн дээ. Бүхэл хэлжсэн учраас аль тохиолдолд бол надад бол бас таах юм аа зөвхөмжтэй байна гэж ойлгоод анх тийш тоглоод эхэлсэн дээ. За тэр үед бол мэдээж манайхан туршлага муутай байсан нөгөө олон улсын тэмцээн энэ хийж үзээгүй ер нь регби тоглодог хүмүүс байгаагүй яг дотооддоо өөрсдөө бие бинийгээ бэлтжижсэн болохоор туршлага бол мэдээж дутагдж байсан хэдий ч хүчээр бол хизээч Аз дотор бол доогор орохгүй ер нь бол дээд шатны хүмүүстэй ч гэсэн хүчээр бол хизээч дутахгүй юм байна гэдгийг манай тамирчид маш сайн ойлгож авсан. Тэгээ ер нь бол анх бол яаж хэлж явахдаа мэдэхгүй дөөмийн сайн мэдэхгүй техник тактикийг мэдэхгүй анх хэлж ирсэн. Тэр үедээ хайцуулахад хэд нэг жил 2 жил хичээлээд ирэхлээр нөгөөдийнхаа тий амтнд чимтэнд нь гой үйлдэл хийж байгаа үйлдэлөө тий гой дамжуулалтууд гой таклууд хамгаалтын зөв хөвлөлтүүдийг тэнд шимтэж эхэлт юм л юм. Анх энгийн багаас үзээгүй монголчуудад дөнгөж анх тоглоод эхлэнгууд анхаад эхлэнгууд бас нэг жоон тийм тий. Тэгээд яг судлаад дөрмийн сайн мэдээд ирэхэд үед бол жигээрчүүдийн тоглоом юм аа. Энэ хүн бол ийм спорт хичээлэхэд бас үнэхээр бас зохимжтой спорт юм аа гэж толгойд нот юм да. Оролцсон тэмцээн маань болохоор Филиппин, Хонконгод болж исэн. Тухайн үед 3 сар гэдэг бол Филиппинд бол нэмэх 30 байсан. Хонконгод бол 25-аас дээш градустай ийм л байсан. Тэгэхээр манай тамирчид бол үндсэндээ Монголын хасах 20-с 30 градусын хооронд 2 хоногийн хугацаанд урагшаагаа явж үндсэндээ Филиппин руу очиход нэмэх 30 градус руу очиж бүр ийм том градусын зөрүүтэй нөхцөлд ингэж тоглож исэн учраас ер нь бол ямар ч тамирчинд бол энэ тоглолтыг ялангуяа талбайн спортод бол энэ хүний бие физиологоос шаардсан маш том шаардлага болсон л доо. Тий, тэр ч юм бол зам харилцаа бас нэг тийм сайн хөгжөөгүй тий. Тэгээд бас эдийн засгийн хувьд нэлээд хүндээс холбоо маань бид бол анх бол богоно тэгээ Бээжин хүртэл богоно, Бээжингээс цаашаа Хонконг бас богоно яваад
баг онд 2-3 удаа явцсан. Цаашаа тэгээд Манила ниссэн. Хонконг хүртэл бол нэлээд хүн замыг туулсан. Бид хятадын орон нутгийн суудлаа хүртэл вагон хүртэл явцгаас тэгээд хоолндоо өөртөө зохицуулах. Тэгээд дандаа хүмүүстэй мэдхгүй улсуудтай нэг вагонттой явах гээд нэлээд хүнд юмуд бол байсан. Гэхдээ үнэхээр цаана спорт ирээгүй гэдэг юм бидний толгойд байсан учраас тэрийг бол тэр үед зааж байгаа тэгж бодож ирсэн болохоос одоо бодоход тэр бол хүнд биш ханасаа хадал явдал байсан болож боддог. За тухайн үед бол Хонконгийн Kowloon Tennis гэдэг тэмцээнд манай Монголын баг тамирчид оролцохдоо бас нилээдгүй шуугаан тарьж хүчээрээ хамаагүй илүүрхэд тэрхүү тэмцээнд бол манай Ганхуйг Арслан маань өөрөө тэмцээний шилдэг тамирч нар тодорж байсан. Залуу байж бид хэд чи нэгчтэй хүчтэй байж аян зам бас нэлээд жоохон ялдаж алж яж байсан. Гэтэл үнэхээр спортын төлөө гисэн спортын төлөө сэтгэлтэй зүрхтэй байсан бид нар. Тэгээд очоод анх удаа олоос нэмсэн орж байгаа гэхэд бас айд сандас юм ахгүй бүгд өөрсдийнхөө хэмжээ сайхан тоглосон. Бусад багуудаас их өндөр үнэлгээ авсан. Монголчууд анх удаа тэмцээнд ирж байна. Яа сайхтай сайн тоглож байна. Энэ бүр гайхамшигтай тоглолт боллоо. Тэгээ сайхан юм үзүүллээ бидэнд. Тэгээд биднээс амжилтыг үнэлээд бас намайг бас шилдэг тоглогчоор хөрөмжсөн. Тэгээд тэр тоглолтод бас одоо бодож бас гайгүй тоглолт үзүүлсэн юм болов уу гэж боддөө шүү дээ. Тэгээд теннис хөрөмжөг аваад цааш их олон нэлээд сайн ирчдэг хичээлсэн дээ. За ингээд 2006 онд манай Монголын баг тамирчид дахин энэ тэмцээндээ 2 дахь жилдээ дараалж оролцохдоо Kowloon-ы тэмцээндээ дахин эргэж ирж хүрэл медаль буюу бронз боол гэж одоо аяг байдаг. Одоо энэ аягийг манай баг анх удаага ингэж хожиж анхныхаа үндсэндээ олон улсын тийм шагналыг хүртэж ирсэн ийм түүхтэй. Спорт гэдэг энэ одоо том ертөнцийг зүгээр нэг өдрийн ажил хөлс гэдэг юмнаас ялгаж харж чадсан хүмүүс нь өнөөдөр одоо манай регбийн холбооны гол одоо нурууг авч явж байгаа учраас энэ уламжлал нь хадгалагдаад хэдийгээр одоо мэдээж хэрэг мөнгө санхүүгийн асуудлууд байдаг ч гэсэн энэ спортын хадлыг зүтгэж яваа тэрний хүчинд л өнөөдөр бид нар тодорхой амжилтанд хүрсэн болов уу гэж тэгж л бод. 2009 болон 10 онд манай Монголын регбигийн анхны олон улсын шигшээ багаараа бид нар Аз иргэлийн албан ёсны тэмцээнд оролцож ирсэн ийм түүхтэй. Анхны манай шигшээ багийн тоглолтыг бол бид нар Узбекистан улсын Ташкент хотод анхныхаа тэмцээнийг Кыргызстан болон Узбекистаны эсрэг ингээд 2 тоглолт хийж байсан. 2010 онд Монголын шигшээ баг Казахстанд Йорданы эсрэг мөн энэ Азийн 5 гүрний тэмцээнд бас 2 дахь жилдээ ингээ оролцож ирсэн юм байна. Анх Монголын регби холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш одоо хүчний тамирчид дээрээ тулгуурлаад олон улсын тэмцээнд илүү их анхаарлаа хандуулж олон улсын тэмцээнд оролцох нь бол одоо тамирчдын бас нүдийг нээж нэлээх туршлага суулгах ийм үндэс нь болж байна гэж бид нар үзэжсэн болвол 2010 оноос яг ялангуяа олон улсын Аз иргэлийн тэмцээнд оролцоод өөрсдийн төвшний одоо энэ Узбек, Киргиз гэх иймэрхүү улсуудтай бас өрсөлдсөний дараа бол ер нь цаашдаа манай Монголын регбигийн хөгжилд бол залуу үеэ бэлтгэх нь бас маш их чухал юм байна. Ялгаагүй зөвхөн шигшээ баг дээр одоо тулгуурлах нь бас ч тийм оновчтой асуудал биш гэдгийг бас бид нэр ухаарад ингээд бодлогынхаа хувьд бас дотгошоогоо чиглээд дотоодын хөгжил нь бол ер нь бол олон улсын тэмцээнд амжилт гаргахаас их чухал болсон байсан учраас бид нар бол тэр чигээрээ фокусоо дотоод руугаа хандуулсан л та. Тэгээ 3 жил одоо бид нар дотоодын одоо хөгжилтэй үйл ажиллагаа явуулъя гэж манай холбоо ярилцаа. Тэгээд сүүлийн 3 жил манайх Азийн аварт явсангүй шүү дээ. Тэгээ манайх яг 4-р дивизион байжгаад 1 дивизион бид нар буураад ягаад бол нөгөө 3 жил яваг болохоор яаж ч автоматар нөгөө торгуулаа буурчдаг байхгүй юу. Тэгээд яваагүй бид нар чинь одоо 5-р дивизионд Камбож бүрнэ гэсэн 2 уралдаа энэ жил явах гээд одоо 6 сарын 15-наас 20-ны хооронд бүрнээд болох гээд байж байна. Маш тогтолтой байна. Учир нь би бас монголчуудыг энэ жил ингээд арчаа ич болов гэж бодоод байгаа. Ягаад гэвэл манайх чинь 12 онд Хонконгийн дээдлэг Vandals гэдэг маш том багийг хүлээж авсан. Тэнцээ Хонконгийн бас дээдлэг тоглох залуус байдаг байхгүй. Тэгээд надтай бас нэлээд гар уучраад иржсэн багууд байдаг. Маш сайн багийг хүлээж аваад Монголд $9 авахсаад түрүү жил чинь манайх Оксфордын
Хартфорд коллежийн баг бас авч тоглолт сайхан пистол хийлээ шүү дээ. Тэгэхээр миний бодлоор энэ жил ер нь нэлээд одоо юм дуулах болов монголчууд бас багийн спорт хөгжиж байгаа, регби хөгжиж байгаа гэсэн бас харуулах болов гэж найдаж байна. Миний хувьд маш их хүлээлттэй байна. Монголын регбигийн холбоо бүрний улсад болох Азийн 5 гүрний аврах шалгуур тэмцээнд явах шигшээ багийг нээлттэйгээр сонгож шалгаруулсан юм. Биеийн хүчний ерөнхий босгох шалгуур төрсэн тамирчдаас шигшээ багт дуудсан бөгөөд энэ жилийн шигшээ багт өсвөрийн аврах шалгуур тэмцээнээс дэвшин гарч ирсэн нилээдгүй залуус багтсан их онцлог байлаа. Гэхдээ регбигийн спорт амжилт гаргахад ганцхан биеийн хүч сайн байх нь хангалтгүй юм. Багийг нэвтрүүлж, нэг хүн шиг сэтгэн бодуулж, нэг бие шиг ижилхэн хөдөлгөж, довтолж хамгаална гэдэг санснаар бүтэх тийм амархан хэрэг биш байлаа. Багийн спортыг хөгжүүлэхэд олон хүчин зүйл хэрэгтэй. Мэдээж мөнгө санхүүгийн асуудал хамгийн дөрөв толгоонд орж ирэх байх. Мөнгө хэрэгтэй юу гэж юу? Мөнгө хэрэгтэй. Гэхдээ мөнгнөөс илүү сахилга бат, хүсэл тэмүүлэл хамгийн дөрөв тавигдах шаардлагатай гэдгийг энэ залуусаас би мэдэрсэн юм. Шигшээ багт янз янзын амьдралтай залуус байлаа. Оюутан, багш, бизнес эрхлэгч, хөдөө орон нутгаас шилжиж ирсэн залуус хэн нэгний аав, дүү, хайртай хүүн гээд эдгээр залуус ажил сургуулийнхаа завсар зайгаар л бэлтгэл сургуультай хангаж байлаа. Регби бол багийн тулааны спорт. Тийм ч учраас маш олон дүрмтэй. Тамирчдын аюулгүй байдал болон үзэгчдэд сонирхолтой байх үүднээс нарийн олон дүрмийг шинжилэн боловсруулсаар ирсэн байдаг. Тэгэхээр дүрмийн мэдлэгч гэсэн биеийн хүчтэй ижлэх нь маш чухал. Регбигийн баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Урд талын 8 тамирчин, хойд талын 7 тамирчин гэсэн үндсэн бүтцтэй. Урд талын тамирчид голцоо хүчтэй, жинтэй тамирчид байх ба харин хойд талд нь илүү хурдтай, олон хувилбарт тоглохоо хийдэг тамирчин байдаг. Манай шигшээ багийн хувьд бусад багуудыг бодвол урд талын тамирчдын хүчээр үргэлж илүүхэж ирсэн учраас голцоо урд талаараа давамгай тоглохоо явуулдаг онцлогтой. Хажуугийн шугамнаас бөмбөг тоглолтод оруулдаг лайн аутнаас олон төрлийн тоглооны хувилбар хийдэг. Үхэр дэрэг, наран саран, усын улаан бөмбөг гэх мэтлэн. Ард талынхны хувьд жигүүрээр довтлох, төвөөр довтлох, дотор сольбох свич гэдэг хувилбаруудыг нэлээд чадварлаг хийдэг онцлогтой. Довтлогоо хийхээс өмнө бидний нэрлэлгээр код дуудах буюу ямар довтлогоо явах гэж байгаагаас хамаарч бүх тамирчид сонсогдохуйц чангаар хувилбарын нэрийг хэлдэг. Энэ бүхнийг хэвшүүлэхэд олон хоногийн бэлтгэл сургалт шаардлагатай байдаг. Ихэнх үедээ нэршлүүдийн дунд төөрч бодлон алдах үе бишгүүдэл гарч байлаа. Гол нь шантралгүй, чин сэтгэлээсээ дахин хийж алдаагаа давтахгүй байх нь хамгийн гол нь юм. Регбигийн бөмбөг 100 хэлбэртэй учраас барьж авах, дамжуулах, өшгөлөхөд нэлээд өндөрлөлтэй байдаг. Тэгэхээр хичнээн байгалийн төрмөл аюустай байсан ч гэсэн маш их бэлтгэл сургалт хийхийг цаанаасаа шаарддаг. Гол нь багийн спортын онцлог нь чи хичнээн чадварлаг байсан ч чиний багийн гишүүн алдаа гаргавал ялгаа авахгүй чиний ч гэсэн алдаа болдог бүх учир байгаа юм. Тэгэхээр багийг нэвтрүүлж нэг хүн шиг болгохын тулд бэлтгэл сургуульд хүчтэй удирдлах хамгийн нэгдүгээр асуудал байдаг. Хэрэгэлдэг эм бусад эм битгийн удаадар уурмуур гэдэг юм хэрэглэж байгаа шүү дээ. Тэр болгон дээр хүмүүс анхаарч авсан гэдэг. Эмчийн зааврын бус их доозоор юм уу эсвэл өөр тунгаар эсвэл допингийн шинжилгээнд ордог тунтай юм хэрэглэх юм бол хуучин ахыг өвчтөй хүн байж шүү дээ тийм ээ. Тэрийг заавал хийж өгсөн. Одоо энэ өнгө шүтрийн бичсэн энэ юун дээр одоо бич. Аялд явахаас 1 сарын өмнө шигшээ багийн согтруулах хундаа хоригдсан сарыг зарлаж эмчийн хяналтанд орууллаа. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зөв зохистой хэрэглээ ба 20 дэйн бэлтгэмлийн талаар тамирчдын дунд сургалт явуулж үндсэн шигшээ багийн физик чадамжийг зөв тодорхойлох нь ямар зүйл дээр дутмаг байна, ямар зүйл дээр анхаарах хэрэгтэйг олоход их тустай явдал байлаа. Аялын тоглолтод оролцох тамирчин тус бүрийн биеийн хүчний байдлыг наривчлан шалгаж, бэртэл гэмтэл авч байсан бол засах хэмжилгээ. Нарийн дэглэмийг багийн эмч Баточор хариуцсан ажиллаж байна. Энэ хоёр баланс чинь таарсан. Залуус маань биеийн хүч, ачаал даах чадвар харьцангуй сайн боловч мэрэгжлийн тамирчдын хэмжээнд арай л хүрээгүй байв. Лайн аут буюу коридор нь бөмбөг хажуугийн шугамаар гарсан тохиолдолд тоглолтыг дахин эхлүүлэх үйлдэл юм. Ихэвчлэн урд талын хүчний тамирчдаас бүрдэх лайн аутанд багийн өндөр тамирчид үсрэн бөмбөгөө хожихоор өрсөлддөг бол бусад урд талын тамирчид нь өргөх үүрэг гүйцэтгэж болдог. Бөмбөг оруулагч баг нь хэдэн хүнтэй ямар тактикаар хурлахаа шийддэг давуу талтай. Моол нь тоглолтын талбайд хоёр багийн 3-аас доош хүмүүс босоо байрлалаас бөмбөнд өрсөлдөх үед үүснэ. Моол үүссэн үед отон тоглолт буюу хажуу талаас орж түлхэхгүй байх дүрм үүслэх бөгөөд
Моолыг аль нэг тал нь санаатаагаар татан унах бол алдаа болдог. Моол ихэвчлэн уртлын төвчний тамирчид орох бөгөөд манай багийн хувьд халбаа оожих чухал тактикийн нэг байсаар ирсэн билээ. Моол нь үндэсний бөхөр барилдаг хүмүүс тэгээд маш төхөмтэй техниктэй байдаг. Лайн аутнаас моолд шилжин үхэр тэрэг наран саран зэрэг довтлооны тактикуудыг манай зоос бэлдэж байв. Тоглолтын үед эсрэг багийн хамгаалалт суларсан тохиолдолд үхэр тэрэг хувилбар нэлээд хүн дарамт үзүүлж чаддаг бөгөөд манай залуус энэ тавталгаагаар урд үдний тэмцээнүүдээс олон оноо авч байсан туршлагатай. Урдны аялан тоглолтуудаас харахад дөрмийн бүрэн мэдлэггүйгээс болж алдаа их гаргаснаар өөрсдөө хэцүү байдалд оролдог байсан. Тэгэхээр энэ удаагийн аялын шгшээ багт орсон тамирчдаас дөрмийн гүнзгийрүүлсэн шалгалт авч сургалт зохион байгуулсан их үр дүнтэй ажил болсон юм. «20 метрийн зайтай тусгаарлах шугамын хооронд тамирчин өөрийн хүчийг зөв хуваарлан хугацаанд богиносох шатлалтай дуу тохион багтаан эсрэг талын шугамд хүрэх байдлаар дуу шалгалтыг авдаг. Эхэндээ дохио хоорондын зай удаан байх боловч шат ахих тусам улам хурдсан тамирчдаас бүх хүч чадлыг шавхдаг шалгалт юм. Энэ тоглолтын үеэр өөрийн хүчин чадлаа зөв зохицуулан цоцохгүй байх чадварыг суулгаж өгдөг. Аялан тоглолт ойртогдсон багийн уур амьсгал сайжирч, залуус маань бэлтгэл дээрээ нэг нэгээ дэмжин санаа зорилго нэг болж байв. Гэхдээ өшөө засаж сайжруулах олон зүйл тэднийг хүлээж байгаа. Хэдий бэлтгэл сургуультан дээр агстай байж гар нийлж байсан боловч зарим нэг жижиг сажиг алдаа гаргасаар л байлаа. Талбай дээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаална тактикта тохироогүй шийдвэр гаргах заримдаа маш том мэдрэл болох үе байдаг. Багийн дасгалжуулагч Хос Баярын хувьд энэ бүхэн дээр залуустаа заавар зөвлөгөө өгөн аль болох хурдан засахаар хэмжээ авч байсан юм.
ноён нуруу гол хамгаалтын зүг гол тоглооны зүг ерөөсөө наа 6 лаа байдаг. Та нар энийг мэдэж байгаа. Тэгэхээр би та нар бол би яаж энэ баг дийж тоглох вэ? Инкод нэг орнд 2 орнд дуусна. Би 2 орнд дуусна хязаа. Рактер бид нар орнд дуусна. Та нар дуусах ёсгүй. Та нар зөв шейп аваад хамгаалалт дээр чинь та нар пост аваад юун дээр зүгээр тоочтой. Та нар тэгээд хялгалтал тоглож байна. Дасгал гэдэг үг чинь дасгал гэдэг биеийн дасгахыг хэлдэг байхгүй. Заага надад энийг аюу сайсан. Дасгал бэлтгэл. Яах бэлтгэл нийлүүл өөртөө бэлтгэж. Юм дасч ийн чинь нэг юм та нар бэлтгэлээр хийжээс та нар төвчөө дэр. Зөв шейп аваад бэлтгэл постыг хажуугаар ганцаар бэлтгэдэг. 2 гүс 2 нот гэсэн. Золоо бэлтгэл лайкрыг бэлтгэл центрүүд юм дээр орчлоо. Өнөөдөр манай баг яллах тойрог 50 хүн магадлал тойроос хэлчихсэн гэсэн. Тэр тойр илүү мундаг тоос гэсэн. А би манай баг яллагдаг тойроос болсон гэсэн. Ер нь тийм бодлоо тоо. Алдаага урдан засах чанар бол амжилтанд хүрэх хамгийн зөв чанар юм. Харин энэ чадвар манай залууст байж тэр доор нь гаргасан алдаагаа засаж залруулж чадаж байсан юм. Багаар аялан тоглолтод оролцоод санхүү мөнгөний тал дээр их хэмжээний зардал гардаг. Маш их ачаалттай бэлтгэл сургуулийн хажуугаар явах зардлын санхүүгийн асуудлыг шийдэх арга зам олох хэрэгтэй болдог. Бруней улс хүртэл нэг хүний ирж очих зардал хамгийн багадаа сая 800 мянган төгрөг болдог. Багийн 25 хүнд үржүүлэхэд толгой иргмээр их тоо гарах нь ойлгомжтой. Тэгэхээр аялан тоглолтоор явна гэдэг ямар ч багаас биеийн хүчний болон сэтгэл зүйн олон шалгуур тавьсан зүйл юм. Их хэмжээний мөнгө зарлагдсан очоод хэрвээ хожигдоод ирвэл яах вэ гэсэн жижигхэн айц хүн болгоны толгойд өөрөө ирэхгүй төрнө. За бүгд сайн мэдээ дуулахад виз гарсан. Брунейн билет гарсан. Богино хүмүүстээ яг хэдийн юмнуудаа зүгээр давтаж үзэл тэгэл өөр юм байх тэгээ болоо зээш. Одоо уртлын артаараа хуваагдаад хийчихэд дараа нь сүүлийн 30 минутан дээрээ жоохон нэг нэгээрээ тааглуулаад жоохон давтаж хагаад тэгээ хэдүүл юм үндсэндээ дуусах за. Тэгээ за халаас тэгээ үтч. Би мэдчихсэн. Манай багийн бэлтгэлжилт нэлээд өндөр түвшинд ойрцоор байлаа. Довтлогооны хувилбаруудаар алдаа гарах нь багасж, хамгаалтын байрлалдаж хурдан шилжих чадвар нь нэмэгдсэн байсан юм. Ард талынхны довтлогооны хөдөлгөөн нэгэн жигд болж, дамжуулалтын ойлголцол, ур чадвар нь нэмэгцээр байсан юм. Урд талынхан лайн-аутны довтлогоон дээр хувилбаруудын кодон дээр алдаж бодолдог байдал нь үгүй болж, нэгэн зэрэг байралдаа орж хувирч чадаж байсан юм. Наран саран, үхэр тэрэг, дунд гол гэх мэт довтлогоог ямар ч алдаагүй хийдэг болж сайжирсаар байв. Аялд явхаас 4 хоногийн өмнө манай шгшээ багийн залуус Олимпийн орооны дэд ерөнхийлөгч Дамдангуйтай уулзалт хийлээ. Олимпийн наадмын мөнгөн медаль Дамдангуй улс их орныхоо нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд явах гэж буй залуусын маань итгэл зөргийг өргөсөн сайхан үг хэлж амжилт хүслээ. Залуусын маань зарим нь анх удаага улс их орныхоо нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байгаа учраас Дамдангуй хэлсэн үг урам зоргийг нь сэргээж дотор нь байсан элдв бодлоос ангижруулах шиг надад санагдсан юм. За, 근데 더. 군대는. 저 비행을 시켰어. 자, 근데 더. 아니 거기서 저 horta.
хүлээ төв. 6 сарын 12-нд Шгшээ багийн аялан тоглолтын өмнөх сүүлчийн бэлтгэл хийлээ. 3 сарын өмнө анх цуглаж байсан залуусын сэтгэл санаа үйл хөдлөл нь нийлж өчүүхэн жижиг алдаа гарахгүй боллоо сажирсан нээлт мэдгэж байсан юм. Залуусын маань сэтгэл санаа маш өөдрөг, урам зоригоор дүүрэн байлаа. Нэг нэгээ мэдрэн цагийг нь зөв тооцоосон хөдөлгөөн довтлогооны хувилбар бүрийг төгс гүйцэтгэлтэй болгож байв. Тамирчин бүхэн өөрийнхөө багийн өмнө хүлээсэн үргээ маш сайн ухамсарлаж баг хамт олонныхоо төлөө гэсэн сэтгүүгээр чин сэтгэлээсээ хичээж байсны үр дүн байв. За, дунд хоолын өхөр тэрэг шүү. Дунд хоолын өхөр тэрэг. Яба. Нара. Ой. Дээд. Бас хараад хава. За тэгээд хэдүүлэнд нь ахаад би сануулаад хэлчихье. Нэгд өдрийн тоглолт дээр Брунегийн эсрэг тоглолт чинь тэр чигээрээ бид нэр хамгийн өндөр оноог хамгийн бэртэл гэмтэлгүйгээр хамгийн бага контактаар тоглох манай ганцхан тактик энэ шүү. А дараа нь хэдүүлээ Камбожих дээр бол Камбожих цагаан магаан хідэн тоглогч нар байгаа. За арай нэг өндөр арай жоохон одоо манаагаар бол нэг жоохон туршлагатай гэж ярьж болохоор хідэн тамирч. Тэднийг нь бид нэр уртлаараа дарамтлан заяа. Тэгээ бид нар уртлаараа тэр ганц хоёр сайн яваад байгаа тамирчдыг нь хоёроор нийлж хагаад мөргөөд зүрхийн нөхүүлсний дараа бид нэр ахаад атака хийж болно заяа. Тэгэхээр бидний тактик ойлгосон биз? Бүтэн сайны өглөө 6:30-аас бид нар нислээ. 11-ээс буулаа. 2-ын үед бид нар Брунер руу нислээ. Онгоцны буудлын дээрээс бид нар шууд виза аваад орно. Автобус биднийг тосч аваад буудлын дээрээ бууна. Өрөө рүүгээ та нар хуваарлагдаад орно. Хоолой хийцгээж идэнэ. За ингээд тэр маргаашийн программыг та нарт гаргаад өгчин заяа. Аяллаа турш 2 жижүүр явна. 2 жижүүр нь нэг нь урдаа явна, нөгөөх нь ардаа явна заяа. Бүх хүмүүсээ бүртгэн. Онгоцны буудлын дээр хин жорлонлоо явсан та нар бүх юмаа мэдчих хэвээр. Заяа. За орой хин унтаагүй нь яасан бэ? Хүмүүс өглөө сэрэх ёстой цагтаа сэрээгүй үгүй тэрнийг бүгдээрээ тэр өдрийн жижүүрөө тариулсан. Ойлгосноо. За энэ уламжлал энэнгээрээ явчихна. Өөр асуух юм юу вэ? Жахаа яасан. Багийн юм чи юм хэлэх юм бол та нар энийг хэлж үзсэн. Багийн юм хэлэх юм бол та нараас сонсон. За тэгээд чөлөөт цаг маг гарсан хэрвээ амар гэх юм бол та нар амрах ёстой. За юу хагасаа өдрийн Аялалд явахын өмнөх өдөр захиргааны хурал хийж аяллаа талаар халбын ёсны мэдээлэл болон тэмцээн дээр гарч болзошгүй саад бэрхшээлийн талаар анхааруулсан яриа хийгдлээ. Төмсөг мөмсгнөөс нь базах тийм заваарсан юм бас хийж болохгүй. Энэ бол бүр 12 7 хоногоос 24 7 хоногийн бүр 208 7 хоногийн торгуултаа гэж шүү дээ. Хүнийг хазаж болохгүй. Газар унсан багтаа шалтгаан хүнэтнээ хазчих. Гар марыг нь хазах тохиолдол бас гардаг шүү. Японоос бол та нарыг зохиох төр талбай материал хангах хөдөлмөр хангаж хичээл хийх хэрэгтэй тийм ээ. Манайш та нар бол пассвортуудаа энэ шиг буцаагаад хийчихээ. Эндээ цог явж байгаа. Уутараа аваад ирсэн. Руу цог хийчихээ. Нараач тийм хичнээн бид нар сайн байсан ч гэсэн нэг нь суучих юм бол тэгээд дуусааштай залуусаа. Тоглолтын дээр хэдүүлээ нэг хүнийг 10 минут алдахад 10 минутын турш 14 хүн тоглоно. 10 минутын турш 14 хүн тоглож явахад тэр хүмүүсийн 14 тамирчдын чинь талбай дээр тоглох чадвар чинь тэр хэмжээгээр буур гэсэн үг байхгүй. Хялаач шүү дээ. Халуун газар ойлгосноо. За тэгээд бусад юмуд нь ойлгомжтой. Одоо энэ хоол орж иж байна. Босоо явуулсан шүү. Босоо эксклюзивний хоол болон ус явуулсан. Тэгээд хэдүүлээ эндээ хоол мод идчихээд гарч нэг сайн 6 дахь дуусаад. Тэгээд хэдүүлээ эдэн тийш ажиллаа бодъё. План дээр Мистер Ти юу? тэр шиг Баг. Исарон. Үсний яваа. Бүрнээ дандаа 30-д гардаг байлаа шүү дээ грац нь.
хүссэн хүлээж байсан аялын өдөр боллоо. Багаар аялд явна гэдэг зугаатай зүйл боловч аялын турш өндөр сахилга баттай хариуцлагатай байхыг шаарддаг. Регбигийн залуус ганцхан талбай дээр ч биш. Ер нь хаанч явсан өндөр зохион байгуулалтад бие авч явдаг уламжлал байдаг. Залуусын маань зарим нь анх удаа хилийн дээс алхаж үзэж байсан болохоор эхний өдрийн жижигрүү сонос сэрэмжтэй ажиллах хэрэгтэй байсан юм. тэр хүчээд байгаа шиг. Хэдийгээр шигшээ багтаа шалгарч чадаагүй ч гэсэн регбигийн бусад залуус маань биднийг өдөж өгч амжилт хүсэн. Цомыг нь заавал авч ирээрэй гэж ирүүлээ. Дээд нь тоо. 13. Ха? 11. Босноо. Аялын өдрийн жижигрийн үрэг бол багийн нийт хэдэн хүнээс хэн 0 орсон, хэн хоцорч байна, хэн хаана байна вэ гэдгийг бүгдийг нь мэдэж цуглуулах хэрэгтэй байдаг. Нислэг хооронд хин нэгний төөрж алга болж болзошгүй учраас байнга тоож бүртгэж байдаг ёстой. Залуусын маань сэтгэл санаа өөдрөг, үргэлж инээдхөөрөө дүүнээ явж байлаа. Хоёр дахь нислэг биднийг бүрнээ усад аваачна. Бруней улс бол Борнео арал дээр Малайз улстай хил залган оршдог исламын хэмжээшгүй эрт хаан төстэй ор юм. Исламын шариагийн хуулиар иргэний харилцааг зохицуулдаг болохоор архит амих огт байдаггүй гэсэн. Бруней газрын тус байгалийн хийн асар их нөөцтэй ба 400 мянган орчим хүн амтай нилээдгүй баян улс гэж сонсч байсан. Эквадорын бүстэй ойрхон байдаг учраас жилийн 4 улирлын турш мөнх ногоон, чиглэг, нэгэн хэмийн уур амьсгалтай байдаг. Бидний Брунейн регбигийн холбооны хүмүүс угтаан авлаа. Монголоос ирсэн том залуусыг харахаар ирлээ гэж соёлтойгоор тоглоом шоглоом хийгээд авав. Ингээд урт аялын төгсгөл залуус маань амархаар буудлын руугаа хөдлөлөө.
Нөгөө хоёр улсын чинь шигшээ багууд бас энэ буудалд ялгаахгүй буудлан заяа. Тэгэхээр бид нар нөгөө шигшээ багуудтай зэрэгцээд байх учраас та нар нөгөө багийнхаа хүмүүстэй хэрвээ нүүр тулаад юм уу коридорт нь байна уу тэр таардаг бол гой мэдлээд нөхөрсөг байгаа дөнгөрийн шүү заяа. Өртөөсөө та нар өрсөлдөх гэж байгаа юм шиг том царай гаргаад хэрэггүй. Хэдүүлээ яг өрсөлдөх болохоор талбай дээр тэнийг гарган заяа. Наан бол та нар гой зүгээр нөхөрсөг царайтай тэгээд гой юу чи. Заяа, тийм юм захих. Хил амаа англи хэлээр ярих маар хараад хэлэх тэр юмудаа сайн анхаараарай. Эхнэр бүгд хоёр байгаа байсан шүү дээ. Камри сайн байна уу шээ. Маргааш зураас шимболдо болсон гэж. Хэдүүлээ маргааш 11 өдрийн бэлтгэл хийгээд Азийн регбигийн холбооноос тэмцээнд оролцож буй бүх багуудыг нэг дор байрлуулах дүрмтэй бөгөөд Orchid Garden буудлын нь бидний тэмцээн болох стадионыг яг хажууханд байрладаг юм байна. Хадгалахаас мэдгүй, хаяхаас мэдгүй цаас ихгүй шүү. Гана. Гjas пастоо гэж. Мэндэ ба. Тас тэрэггүй болчихлоо. Уцаага тараач. Okay, which one is the best view? Бар. Ингээд гүйдэг шинжээ тий. Энэ арай лаа. Юм байна. Та коридороор нэг барилдаад таа. Өнөр ийм шорт, энийг ус. Өрөн шорт авчихсан. Нэг дугаар мэдчихвэл аваад. За 14. эндээ инхүүш 2 416. Сотгоо ган эрдэнэ 418. Юугаа бэлтгэлээ штэ. Гараад тийш нэг 10 15 минут алхаад очихоор газар байгаа заяа. Бороонд норхон тодорхой. Та нар ирээ сандал юм уу углааш ивэл тэрнийг өмсвөл бүр зохимжтой заяа. Очоод тэндээ шпигээ өмсвөл бараг зүгээр ах. За. Тэгээ одоо тэндээ зүгээр ерөнхийдөө юунуудаа ганц хоёр хөдөлгөөнүүдэд автаж үзээд лайн аут энтрээ тэндээ хийж үзээд нэрхүү юмтай байхгүй юм чи. Орой хэдүүлээ 6 юм уу 6 гас гэсэн тийм. 6-аас 5-аас шийдтэй нэг хэрэглийн баг тэрийн жоон зайтай. Бүтээр явчихад. Тэгээ хурж ивэл хэдүүлээ ийшээ орно гэсэн. Нэг цагийн хугацаанд яг жинхэнэ талбай дээр. Жинхэнэ талбай нь одоо яг энд байгаа шүү дээ. Очиж үзсэн. Талбайны хувьд юу юм бэ лээ шүү. Онооны шугам нь яг манай талбай шиг 5 м жижиг юм байл шүү. Онооны шугам. Хаанаас хаан гэж хөвдөж. Анхны бэлтгэл хийж байна. Бороо сайхан байна. Асаанаас юм болов. Оронд норхоо ашаар гэдэг. Бүрнэн халуун орны уцаргаг бороо бидний эхний бэрхшээл боллоо. Нойтон шигтэй бөмбөг дамжуулахад баггүй бэрхшээлүүд гарч ирсэн юм.
Гэхдээ залуус маань цаг агаарт хурдан дасан зохицож чадаж байлаа. Тухайн орны цаг агаарт хамгийн ихний бэлтгэлээ хийх нь орчин нөхцөлдөө дасах, орон зайгаа мэдэрч зэрэгт их чухал ач холбогдолтой байдаг. Гавч хөдөлгөж ингэж байгаа. Тэгээ баян хит. Юу хөр ингэж байгаа. Тэгээ толгойн хөрөнгөөр төрүүлж өгч байгаа. Би жоохон шаарч. Тэгээ сая болохоор ингэж байгаа. Гавч хөдөлгөж юм. Баян хөдөлгөж гэж байгаа. Ихэнгүүт. Бидэрт бол аль нь шалах байхгүй. Харин жоохон зайтай хашин дээр. Тэгэл чөхөл болоод байгаа шүү дээ. Зааж овсын хөр дэрийг явчаа. Овсын хөр дэрийг. Нэг, хоёр, гурав. Угаач. За, хэдүүлээ тэгээ шатдаггүйгээр явна. Одоо очиод хэдүүлээ хувц мулцаа сайхан ус мусандаа норгож цэвэрлээд тэгээд аль болох дутлаа хатаахыг бод. Тэгээ хэдүүлээ оройныхоо бэлтгэл дээр хөнгөн зүгээр паасаа хийгээд талбайгаа мэдрээ жоохон дамжуултуудаа хийгээд quick line out-ийнхаа займаг мэдрээд заа. Тэгээд явна шүү. За, окей. За, кат. Нэг, хоёр. Тосон жагш. Ой. Тоглолт болох стадионд бид нар орой бэлтгэлтэй байсан боловч өдөржин орсон борооноос болж хөрсөн зөөлөрсөн учраас талбайг гэмтээхээс сэргийж биднийг оруулсангүй. Тэмцээн болох талбай дээр бэлтгэл хийж чадаагүй нь баг зэрэг хамсалтай байсан боловч ямар ч байсан багийн хөдөлгөөнийг сүүлийн удаад автаж үзэх зайлшгүй шаардлага байсан. Яагаад манай юу хаа? Юу хоёр номероо шилжүүлээ үү? Дундуур яах вэ? Хана хурдтайгаар урдуугаа хүрт хэрэг шүү. Хэлээ. Ингээд залуус маань стадионы хажуухан байсан гэрэлтэй зам дээр урд тал хойд талаараа хуваагдсан оройн бэлтгэлээ хийлээ. Задаа үсгээр хар. Тэгээд 5 м дотроо шүү заа юу. Нааша гараад ирвэ. За тэгээд өнөөдөр ингээд сүүлийнх тоглолтын өмнөх сүүлийнх шүү. За тэгээд хэдүүлээ эндээ талбай дээр ирээд за та нар ёстой өнөөдөр тэр шашин шүтлэгээр ярих юм бол залбирч хондог байна уу тийгээр тэгээд хэдүүлээ бол маргааш ядчихсан асуудалгүй. Гол нь тоглолтын дунд тактик өөрчилж магадгүй. Тактик өөрчлөх юм бол та хурдан тэрэндээ хөвсөж явж орно шүү. За Онаад ингээд өмг кафег нь хараад жилдээд биш үү? Тэгээд чи нэг Өрөөнд ороод хаалцдаг чигээд аймсан хайноо гэдэг юм явчих. Эсэсрэнд. Is it okay?
хүүхдийн хурал болсон заяа. Тэгээ сая Брунегийн талын хүмүүс нь яцсан. Тэд нар амар сериус нь хүлээж авч байгаа нь бол аюу илтэй л шүү. Тэр Брунегийн менежер нь бол заяа. Тэгэхээр хинийхэн тэр багийнхан ч гэсэн бас яг нутаг дээр хүлээж авч байгаа гэдгийг мэдээж эдгээр чинь 10 жилийн хойно болж байгаа. Тэгээд тэд нар хожигдохоор үнэхээр энэ дуу хожигдох ямар сонирхол байхгүй байгаа заяа. Тэгэхээр маргааш нэлийн ширүүн тоглолт болно шүү. Та одоо нас тэрнийгээ сайн бодоорой заяа. Одоо бид нар багаараа үзэн. Одоо энэ дотроо байгаа ямар нэгэн нэр дотроо бодож ирсэн ямар нэгэн юм бүгдийг авч яад одооноос өөрсдөө бэлт хурцал. За юу. Одоо бид нар ийм дотроо юм бодоо. За яах вэ? Ийм юм байхгүй. Хаяанд ирсэн бид цаг нь өссөн. Одоо бид нар буулгах хэрэгтэй. Монгол залуус ямар нэгэн харуулъя. За. Бүгд дотроо бодцоо өөрсдөө хурцал. За юу даа. За. За. Монголын шигшээ баг, Брунейн шигшээ багтай оройн 8 цагаас болно. За хэдүүлээ өчигдөр ерөнхий програмаа ярьсан байгаа шүү дээ. Хэдүүлээ тактикийн хувьд болон захиргааны хувьд бидний өөрчлөлтүүд орсон. Ингээд нийслэл Бачлаа огт залуу. Номер Бацукогт Нарамбатар. Номер Ямжоогт Ихам. Айрман хараад байгаа юм уу? За тэгээд бүгдээрэнд нь хамгийн гол нь амжилт хүсье. Хэдүүлээ одоо 11 цагаас талбай дээр очиод зөөлөн бэлтгэл та нар шипийг авч явах хэрэггүй. Углааш өмс пүүзэл пүүзээ. Тэнд бол ердөөсөө пүүж мөч хөөс гаргах юм байхгүй заа хэдүүлээ зүгээр орон зайгаа мэдрэх яг өчигдөр ярьж ирсэн юм одоо хин лайнапын хөдөлгөөнийг бөөнөрөө зогсож бол хийхгүй тусдаа зүгээр өсөрж барьж л үзэн заяа. Тэгээ очиод ачин Гана Миндэ хоёр өшгөлт давтаж үзэн. Инхүүш Миндэ хоёр жоохон пассуудаа газраасаа ягаад хэрвээ бөмбөг чинь хэр норох мө тэр өвс мөстэйгээ яхад хэр тэрнийг үз заяа. За тэгээ ерөнхийдөө ингэж болох нь шүү. Зайтай үед ахтайхад байгаа мөнгө гаргаад. Түрүүс зайгүй үед түр өөртөө. Баяр мөнгө дандаа чийсэн дээр. Айгүй их мөнгө. За. Чийсэн дээр мөнгө. Ахыгаа өмнө хэдүүлээ өгөхгүй энтэйгээ харах нь яах нь. Дундаа хайхаар хоорондоо яг 1 2 3 яг 5 30 энэ.
Орой болоод энэс хамаагүй айтаахан нөхцөлтэй. Энэ дөрөвдгийн нөхцөл бол бараг ийм нөхцөл. Ганаа одоо жишээ нь хамгаалж байгаа шүү дээ. Ганаа хамгаалж байгаа. Айлын яг бөмбөг авдаг хүн яг ганагийн эсрэг тулцсан байх юм бол хідүүлээ хурж ирээ шүү. За юу. Ганааг ийшээ оруулахгүй шүү. Хідүүлээ хурж ирээл ганааг гаргаад ганаа чи цааш хаав гэж хідүүлээ энэ үнийг авлаа. Би хэлсэн шүү дээ. Хоёулаа шууд нэгэн доогоор нэгэн дээгүүрээ. Би доогоор би дээгүүр тийм чи. Пас өглөө. Хоёр дахь хүн дээр нь очлоо. Тэрийг оронгууд араас нь зэвэрлэх биш шүү. Ороход нь зүгээр араас нь бариад тэрвэрэд авч. Бөмбөг ирлээ. Очоод баярлаа. Цугтаа. 10 метр ч юм. Нөгөө үнэ таваа. Бөмбөгтөө хайжлаа. Ойлгосон уу? Энэ дээр цуг шүү. Тэр цугаар шараас нь тэгэхгүй хол нөгөө үнэ харж байгаа. Нөгөө үнэ авлаа араас нь энэ бол биш. Энэ бол дэмжлэг биш. Харин тэгж даялж авах юм бол чи дөрөөд дүүртээ даялаад switch хийгээд гарсан хамаагүй л. За юм. Тэр чи чамаа тэгээ шахаад ороод ирэх юм бол чи зүгээр switch хийчих шууд автомат. Тэр нь хэлж байгаа. Би одоо айхгүй юм заяа. Зүгээр жижиг сажиг алдаан дээрээс хэдүүлээ өөрсдөө юу бити хэцүү болохоос л гэж бодоод байгаа байхгүй. Гол нь хүмүүс үзүү штэ. Өөрсдөө өвтэй хүн өөрсдөө бэлтгэхгүй айгуу гоё хөнгөнд орлоод тэр навсаат нь хоцох юм бол биднэрт нэгт оноо өндөр оноо биднэрт хэрэгтэй тэртээ тэргөө. Камбож бүрнээ яах нь тийм ээ. Тэрнээсээ хамаараад биднэрт өндөр оноо нэгт хэрэгтэй. Хоёрт биднэрт гараа маань маш сайн хэрэгтэй. Бэлтгэхгүй байх нь маш чухал. Тэгээд хэдүүлээ энийг мэдчих юм бол дараагийн тоглолтынхаа талаар хэдүүлээ ярьж байна. За хоол ичээ. Сайн яа гэсэн ч жаа. Осоо. Чи яах вэ? Хизээ доор нэг хэдүүлээ чи игээр орж ирсэн шүү. За, тоглолтын өрсөлдөөн санаа ирнэ. Зүгээр тогтоох юм. Юу тогтоох. Ганаа ирнэ. Ёо басна. Сайн амарцгаараа. Аха. Бат очрах байна уу? За задуусаа. Нойд газ нойд ороод. Шүдний аваад шатараа. Ой, түр шүдний аваад гэж шүү. За. Хадаа үсэгээс түгээс. Багы одоо цаг байна. Цаг гэж. Цаг гэж. Одоо тийм. Шаард минут. 8 минут шүү дээ. 18 минут дараа. Хэдүүлээ нэг 50 чав гэдэг гам гэсэн.
Хэдүүлээ тактикаа ертөөсөө харж болохгүй. Урдлын бүгдээрээ бүнгөө хожиж өгнө. Ракн дээр бид нар гэрээ шаардлагагүй болох бөмбөг рүүгээ орохгүй шүү задаасаа. Шаардлагагүй бол бөмбөг рүүгээ ертөөсөө орохгүй. Тэгээ та нар авах юм бол маш хүчтэй орно шүү. Очсон. Ертөөсөө суулын байхгүй шүү. Та нар хүчтэй. Ертөөсөө одоо энэ суулын байхгүй. Хэдүүлээ энийг саахан хийгээд орой би айгуу гоё унтаж амармаар та нар ч гэсэн тэгж унтаж амраа. Тэгээ хэдүүлээ тоглолтын дараа ямар ч харамсалгүйгээр бид идэг байж гэж юм бодохгүй шүү. Одоо энэ дээр л та нар гарна шүү. Ойлгосон. Өөр ахиж хоёр дахь боломж авахгүй шүү залуусаа. Ганцхан боломж байгаа шүү. Так шүү залуусаа. Speech by TV. Speech by TV. Speech by the minister. Just announce. Sila Indonesia rumah ini adalah pertama kali antara perlawanan di antara Brunei Darussalam dan juga Mongolia. All the best for Brunei and Mongolia. A big round of applause to all players and the kick-off will begin. Монголын баг шодлолтоор бөмбөг тоглолтод оруулах хэрэгтэй болсон юм. Энэ хамгийн анхны мөргөлтөөр эцрэг багийнханда хэр хүчтэй вэ гэдгийг мэдрүүлэх сайхан боломж байдаг. Тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авч урд өмнө хизээж авч байгаагүй тийм их хүчтэй мөргөлтийг эсрэг багийнхандаа үзүүлэх нь зүрх зоригийг нь мохоох монголчуудын эхний их байсаар ирсэн. Бүрнээчүүдийн хувьд спорт, залуучуудын сайд нь уг тоглолтыг нээж, ирж үтсэн бөгөөд Бүрнийн регбигийн холбооны 10 жилийн ой тохиож байсан учраас тэд ч гэсэн хожих даалгавартай гарч ирсэн нийлвэсэн юм. Ардлын тамирчид нь хурдтай өөрийн нутаг дээр зохион байгуулж байгаа гэд тэдэнд олон давуу тал байсан юм. Эхний траиг Монголын багийн инх амгалан авч бид 5 тэгэр дэргүүлж эхэллээ. Гэвч бөмбөгийн төлөв тэмцэлтэй манай урд талынх нь зарим нэг алдаа гаргаж бүрнийн тал торгуулийн цохилт хийх боломж олдсон юм. Олдсон боломжийг ч гэсэндээ алдсангүй. Тооны харьцааг 5-3 болгож ойртуулсан. Монголын баг алдаа гаргасаар л байлаа. Чих дүжирмөр чангаар бага дэмжин орилдож буй бүрнийн үзэгчид дүүрэн стадионы тоглолтын уур амьсгал улмал ширүүн болж эхэллээ. Эсрэг багийн хамгаалал суларсан байсныг ашиглан манай залуус 2 дахь траага авлаа. Тооны харьцаа 12-3 болж монголчууд авангаа байсан хэвэл байв. Монголын багийн гаргасан алдаан дээр бүрнээчүүд оноо авах боломжоо ашиглан багаар ч гэсэн оноогоо төхүүлсээр байв.
Энэ тэдэнд сэргэлт өгч тоглохоо нэлээд идэвхжиж эхэллээ. Тоглолтын дунд манай баг маш том алдаа гаргаж сул дамжуулалт өгснгийг бүрнээ хой талын хурдтай тоглож ашиглан оноо авлаа. Стадион урах гэж байгаа юм шиг л их дуу чимээтэй боллоо. Хэрвээ бид онооны харьцааг өөрсдийн талд хурдан эргүүлэхгүй бол залуусын маань сэтгэл санаанд энэ хүчтэй нөлөөлөх үс дарамт болох байлаа. Оноо хоцроод эхлэнгүүтэл талбай дээр байгаа залуус маань алдаа гаргах нэгсэж улам их дарамт үүсгэж байлаа. Ингээд нэгдүгээр үеийн төгсгөлд ган сайхан онооны харьцааг эргүүлж Монголын баг 19-13 харьцаатай болж залуус маань амьсгаа авах зайтай болов. Энэ залууст маань маш хэрэгтэй сэргэлт болсон юм. Гэвч 2 дугаар үе биднийг хүлээж байлаа. Хамгаалал Монгол манай хэлсэн ямар ч тийм нөгөө хийсэн бейсболын талбайд хийсэн чинь шүү дээ. Бид нар ярьсан юмудаа 30%-ийг л хийдэг шүү дээ. Хойш ирэх тоглоомод хитгэн трай бид нар оноо авахгүй байх хэрэгтэй байсан байхгүй. Оноо авахгүй байх хэрэгтэй байсан. Пенальти өшгөж болох байсан. Трай алдаж болохгүй байсан байхгүй бид. Ардлын 3 ухрын шой. Ардлын 2 wing. Шарко одоо орж ирсэн мэт. Ухрын шой ойлгосноо. Оноо аав шүү дээ. Одоо та нар өөрсдөө онооны өртөө шүч. Ойлгосноо. Чонаа аав шүч. Asian Rugby Football Union Divisi keempat. Sekali lagi markah ketiga ini Brunei Darussalam 13, Mongolia 19. Хоёрдугаар үе дээр бүрнээчүүд элцэрэгсэн байдалтай талбай дээр иргэн ирлээ. Довтлогоонууд манай онооны шугамлууд нэлээд ойртож ирж хүчтэй эсэргүүцэл үзүүлж байв. Манай багийн очоо мөрний баг зэргийн гэмтэл авч сэлгэн суулаа. Манай багийн баруун жигүүрийн довтлого амжилттай болж бид оноогоор холдож эхэлсэн юм. Энэ оноо манай залуусын сэтгэлийг сэргээж мөргөлтүүд нь улам хүчтэй болж санаачлахыг монголчууд гартаа авч эхлэв. Өрсөлдөгчөр нь хэр байна? Энэ хурдтай юм байна. Гэхдээ ер нь бол хүчний хувьд бол манай хараа илүү багш. Хурдлаа. Арын игнэний тамирчин Мэндэ сэлгээгээр орж ирэн Scrum-наас гарсан бөмбөгийг даралтхийн оноо авсан. Бүрнээчүүдэд байсан жаахан ихтгэл найдварыг тэр чигтэн дарчих шиг болсон.
2 дугаар үеийн дунд хэсгээс санаачлагын нэгэнд гартаа авсан монголчууд яг л сөрөг чон шиг ээлж дараасан хүчтэй мөргөлтүүдийг хийж бүрнээчүүдийг асар их дарамтанд оруулж байна. Ингээд тоглолтын төгсгөлд үхэр тэрэг довтлооны хувилбараар сүүлийн оноог авч 38-13-аар манай залуус эзэн орны багийг үзэгчдийн өмнө бахархалтайгаар буулгаж авлаа. Бид хэдий хожсон хожигдсон аль нь ч байсан. Эсрэг багтаа хүндлэл үзүүлдэг регбигийн уламжлалыг үргэлж дагдаг. Thank you. Keep roll. Мантлын өмнөөс нөгөө хүн ороод ирэнгүүт нь шарка даваад өгчихгүй. Тэгээ шарка цаашаа гүйч нэгээд тийм бодлоо. Би бүр ингэж тэрсэж штэ тэрийг. Шарка алдсан чи өстө араас нь. Гой тэрсэж бодсон. Би бодсон юм явж машин сүүл яасан байна. First time we come to Brunei, our condition is like Ажлах юм ихгүй. Би хэдүүлээ өнөөдөр бол маш даруухан. Очоод хэдүүлээ маш сайхан. Хоолой идцгээ даруухан заяа. Юу ч удаагүй. Яг хэдүүлээс хоолой идээд одоо тэр чигээрээ Камбож. Одоо фокус тэр чигээрээ Камбож ойлгосноо. Өөр юм байхгүй шүү. Та нар өөрсдөө реклам гэж ярихгүй шүү. За окей сайн байцаа. Сайн бай. Айгүй зөв. Тэгээд дараа чи цогт тавт нэр аалаа. Зарим автаа гаргасан. Дараагийн дөрөвдүгээр хичээлд. Яг ер нь манай багийнхан ч их л юм сансан байж магадгүй л дээ. Гэхдээ бид нэр бага бол хэсэг байгаа дутгуулаагүй. Гэхдээ бид нэр бага 0 дийл хийж гарсан л да. Ер нь 0-оор найрлуулж. Тэгээ бүрнийхэн хурдан юм байлаа артлыг нь. Тэгээд жоохон манай нэг туршлагагүй үнэрийн нэг жоохон нэг алдаанаас болоод бид нэг оноо 2 пенальтиг тавуул алдчихлаа. Түүнээс бол Стар манай уртлын сайхан үзсэн. Ерөнхийдөө 6 трай тус нэг хүн аваад 4 коммерчн авсан 38 13 хэвчтэй байсан. Ерөнхийдөө дараагийн тоглолтод манай хилүүл. Гэхдээ ерөнхийдөө аль нэг ихнийх нь жоохон хэцүү байдаг. Дараагийн тоглолтод нэр өөр тактик манай яваас өнөөдөр бажигдэр ихний үйлдэл авчлаа. Дараагийн тоглолтууд бол ерөнхийдөө уртлаараа бид маш их контакт өгч. Тэгээд дандаа контактны том таакл хийж ингэж тоглоё гэж бодож. Гэхдээ мэдээж бол хойдол илүү мэдээж гүйлгүй явах. Гэхдээ дахиад бас тодорхой жир уртал нэлээ хойдлоос илүү гэж байгаа юм л дээ. Бид эхний хожлоо авч сэтгэл санаа дүүрэн байсан боловч энэ өдрийн жижигрүүдийн ажил дуусах болоогүй байв. Аялын 4 дахь өдөр бидэнд бүрнээ улстай танилцах боломж гарсан юм. Аялын тоглолтын хамгийн зугаатай хэсгийн нэг бол яа харахгүй газар үзэх байдаг. Тэгээ нэг бахирэ үзэх юм байна. Тэгээд нэг эдний нутгийн онцлогтой нэг юм сонио амралтай тооско гэдэг сармагч байдаг ганц цасган байдаг. Тэр тосгоноор найраад тэгээд зав гараад яг нэг завхаараад өөрөөр
Одоо 3 болж байгаа юм шүү дээ. 3:30 гэдэг чинь маргааш. 어디 더 추워요. Бүрний улсад л зөвхөн амьдардаг Боско гэдэг цармагчийг үзэх гэж бид багаараа усан зай хөслөн Ширэнгэ ойр руу явлаа. Эхний ожлоо авсан залуусын хувьд тоглолтын стресснээс баг ч гэсэн салж сэтгэл санаагаа тайвшруулахад энэ аялал чухал үр нөлөөтэй байсан юм. Гэхдээ надад яагаад ч юм дараагийн тоглолтод хожигдчихвол яана гэсэн айдас хүн бүхний дотор байгаа юм шиг мэдрэгдэж байлаа. Бид 30 орчим минут халуун орны Ширэнгэ ой бүхий голоор явсаар өнөөх ховор сармагчийг харахаар ирлээ. Замдаа бид хуучин бүрний амьдралын хэм маягаар одоо хэрн амьдарч буй тосхноо дайрав. Тал нутагт амьдардаг бидэнд усан дээр гэр орноо барьж аж турдаг энэ амьдралын хэм маяг их сонин санагдаж байсан юм. Өмнөх тоглолтын бичлэгийг үзэж дүн шинжилгээ хийх нь ямар зүйл дээр алдаж байна, ямар довтлогоо болж байна гэдгийг харж мэдэж авахд их чухал нөлөөтэй зүйл байдаг. Багийн бүх гишүүд өмнөх тоглолтыг эхнээс нь дуустал хичээнгүйлэн үзэж байв. Маргааш тактикийн хувьд хэдүүлээ шүү дээ. Ранк ямар авахаас хамаарат болно. Одоо ранкн дээр 3-4 хүн шамбарч байгаа бүлизээ маргааш бол. Тэд нар болоод яг гоо бяртаа сайхан залуус ингээл бас ялгаа авахгүй байж л байгаа зэ. Тэднийг яг юугаараа маргааш хилүүчлэх ёстой вэ гэхэл зүгээр ир зөргөөрөө таклаараа хэдүүлээ тэр байгаа нэг жоохон зөрөг ир зэргийг хэдүүлээ зүгээр яг ихний нэг 20 минутан дээр бүх хүчтэй таклуудаараа мохоогоо дуусгаж ичих хэрэгтэй. За хамгийн хүчтэй залуусыг хэдүүлээ. Тэгэхээр маргааш та нар хамгийн сайн хамгийн хүчтэй таклууд чи юу вэ? Тэрнийг та нар маргааш гаргах хэрэгтэй. За бид нэг тоглолтынхаа ард гарцсан. Одоо маргааш гараа нийлүүлэх хэрэгтэй. Хэдүүлээ тоглолтынхаа бараг бэлтгэл дээр байдгаас нэг 20-30% л гаргаж чадчих хэдүүлээ хоцсон шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ өшөө сайнараа тоглох юм бол энэс илүү явах боломжтой байхгүй. За гэдгээр л тийм л дээ тодорхой. Хараа зүгээр. Явуулъя. Тэгээ хэрвээ манд болоо байх юм бол хүчээг 12 дээр оруулж ирээд уг нь дом манай бол гадах суусан. Айлуулах онгохоор чамд сүүчи өчтөр ингээд тэгээд 15 төр бол том манай бол. Үхэрд одоо наран сарангийн юг явж байгаа шүү дээ, нарааг оруулж байгаа. Тэрэн дээр хэрвээ нарааг мэдчих юм бол дараа нь болохоор
манайх авангуудлаа нараад өгөөд нараа шууд ийшээгээ бас орчиж болж байгаа. Одоо тэгээд Мэндэ. Мэндэ шараад гурч гараад одоо мэндэ гэж би тэгж хэлээд байгаа байхгүй. Таны өөрийн чинь толгойд бол маргаашийн тоглолтыг хэрхэн хүлээлт байна? Ямар хүлээлт байна? Товчхон та хийх үгээр. Өчигдөр бид тэр хэрвээ найрсгаар оноох гэж үзээд болохгүй бид тэр бертаа тагч. Тийм л хүлээлттэй. За баярлалаа. Манай скрам боллоо. Үүс бод. За инх ах дээр зэрэг төлөх шүү. Миний тал тойрохгүй шүү. Тэгээд зэрэг яваад айлыг нураагаад манай паналт очсон. А хэрвээ айлыг хийвэл айл болох бөмбөг хийлээ заа гэд айл болох хурдыг өрөх хэрэгтэй. Нэг талаас. Хэдүүлээ кик оффоос эхлээд дуустал үрдээс дандаа бүр агрессив бүр амар мөргөлтүүдийг хиймээр. Тэр яг сүүлийн 10 минут очиг үрдээс дээрээс нь очоод за тактик. Ракин дээр удаахгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тактик дээрээ сайн бай гэсэн шүү дээ. Рак гэхгүй шүү. За та рак руу хэдүүлээ гар мар орж удаахгүй зөө. Өмөг авж байгаа хүн рүү ороод ингээд зогсоод байна. Эрдээс ухраад тэгжэл нөгөө ид чи өшиглэн нөгөөсаа. Dani, bien, anyway. За ер нь бэлэн үү залуусаа. За одоо тэгээд боол юм чинь ирчлээ шүү дээ. Тэгээд жинтэй том хүмүүсийн хэдүүлээ явуулна. Манай бөмбөгтөө орох хүмүүс нь өөрөө зай хоорондохоор сайн гоё тааруулж зогсон шүү заяа. Рака хэдүүлээ одоо бөмбөгөө алдахгүй шүү. Одоо бөмбөгөө одоо өнөөдөр алдмаар юм тэр шиг. За тэгэхээр айлыг нураахын тулд урагшаа манай скрам дээр яваад байна. Тэгээд паналт тавьж бүр авна. Бид нар лөө хэр гүнзгий өшиглөхийг нь харъя заяа. Ганаа хэр гүнзгий өшиглөхийг харъя. Хэрвээ гүнзгий өшиглээд та ардлын гурав нэлийн хоошо зогсон байна шүү дээ. Шүүгт бид нар байрлаа аваад зогслоо. Шүүгч дохоо өглөө. А тэрмүүд кодоор удаад өсөв. Одоо энэ бол ойлгомжтой. Нараа сарангаа явна. Айл болох хэдүүлээ өнөөдөр юугаар их юм. Хүтэргээрээ. Биднийг аягүй их басж байгаа. Ганц хоёр ялангуяа тэр цагаанууд заяа биднийг бүр басж байгаа шүү. Цагаанууд нь бол биднийг зүгээр хэдэн басал нэг л зүгээр байдаг нэг Аазуудын нэг л гэж бодож байгаа. Тэ? Тэр хэдүүлээ тэрнийг тийм ямар ч бодол өгөхгүйгээр бид нар зүгээр тэднийг ястаа Самоо Тонгогийн яаж мөргөлт хийдэг вэ? Яг тэр шиг мөргөн заяа. Хэдүүлээ бүгдөө яг тэр шиг мөргөн. Гараа сайн бол барай сайн гэсэн хэдүүлээ гараагаа сайн гэсэн. Тэгээд өнөөдөр хамгийн чухал даалгаврыг гарааны 15 маань яалтангуяа мөрдөр үүрэх шүү заяа. Гарааны 15 бол энэ дээр маш том хариуцлагатай тоглох үүрэгтэй байна. За тав турсан. Энэ бол салахгүй. Once again, Lynn Jackson shows parents around the school. On this occasion, David's father has also joined the tour. He's a governor.
За би халаалт явж байна. Тоглолтын өмнөх таны сэтгэл ямар хөө байна? Одоо мэдээж сүүлчийн тоглолт тэгээд зорж ирсэн одоо зорилгоо биелүүлэх одоо тэгэл эцсийн боломж. Тэгээд энэ тэмцээнийг л одоо ажлаар авчих юм бол тэгээд зорилго биелэх гээд байна. Тэгээд өнөөдөр яг хуу нэг сайн юм болохоор эдгээр 4 цаг болох ч байгаа боловч өдрийн бас нутгийн одоо тэнгэр авархан харсан юм уу? Аваасаа сэрүүхэн болж байна тийм. Үүхтэй. Тэгэхээр манайхан дээр юу хэлээд орох вэ? Гэж найдаж байна. За амжилт. Баярлалаа. This is flour, number. Alright, you toss, you let it drop, you call it flour. Yep, flour. You want to kick off or do you want to choose the side? You want to kick off, you choose the side. Yeah? Yes. That's right. Okay, so Mongolia kicking this way. Yeah, alright. Тоглолтын өмнөх шотлолт манай тал шийдэгдлээ. Камбожийн багийн хувьд Брунейн багтаа хэд хэдэн удаа тоглож ихэнхт нь хоцсон байсан. Мөн Камбожийн багийн бүрэлдэхүүнд хэд хэдэн цагаан арьстай Европ тамирчид байсан юм. Хамгийн сүүлчийн чухал тоглолтын өмнө залуус маань сэтгэл санаагаа тайвшруулан хорцолж нутгийн дууны аян төвлөрцгөөлөө. Энэ бол бидний хувьд маш чухал тоглолт. Олон жил манай залуус гадаадын тэмцээнд яваагүй. Амжилтаар маш их цангаж байсан юм. Энэ тоглолтын дээр л бид хинбэ гэдгээ харуулж Азийн аваргын цомыг гэртээ авч ирэх боломж гарлаа. Бидний цаг ирлээ. Ингээд тоглолт эхэллээ. Камбожийн багийн хувьд хурдан тамирч ихтэй учраас ард талын довтлогоо нэлээд хүчтэй гэж бид дуулсан. Урд нь тоглож үзээгүй баг учраас мэдээж ямар ч тохиолдолд хянамгаа тоглох хэрэгтэй. Залуус маань аль болох алдаа баг гаргаж урд игнэгээрээ дарамтлах тактик барьж байв. Камбожчууд зүүн жигүүрээр эхний аюултай довтлогоо гэж мултарч гарах тунд өглөө. Гэвч манай урдлын залуус хүчтэй байж эхний онааг авч монголчууд 5 тэгэр хушуулж эхэллээ. Гэхдээ
Гэхдээ Камбожид тийм амархан бууж ихийг хүссэнгүй. Хойдлын хурдтай тамирчны довтлогоо тэдэнд оноог тэнцвэрлэх сайхан боломжийг гаргаж өгсөн юм. Бид хүчээр илүү байсан боловч хамгаалтан дээр анзаарахгүй байж try алдлаа. Тооны харьцаа 5-5. Залуусын маань сэтгэл зүй докторгүй болж эхэлж байна. Тоглолтын 1-р үеийн дунд манай багийн тамирчин хүчлийн хөлбөртөж цааш тоглох боломжгүй боллоо. Эсрэг багийн хурдан тамирчдыг зогсоохын тулд ардлын тамирчид өөр хамгаалтын хөлбөр сонгохоос өөр аргагүй болов. Хараа. Баг ухаа шүү. Ёо. За. Төвч. Шингэр. Манай залуус дараагийн оноогоо авч тооны харьцааг 15 болгож холдууллаа. Камбожуудын хамгийн том сулдаал нь уртлын тамирчид байсан учраас манай багийн довтлохоо уртлын тамирчид илүү их дарамт үзүүлэхэд чиглэв. Scrum дээрээс манай залуус хүчтэй байж Камбожийн талыг нурааж пенальти авлаа. Камбожийн тал байрлал эзэлж чадаагүй энэ боломжийг хурдан ашиглаж дараагийн оноог бид нар авлаа. Урд игнэрээ дарамт үүсгэхэд Камбожууд тэр хэсэгтээ хамгаалтаа төвлөрүүлсэн жигүүрт хангалттай зай гаргаж өгч манай давтлагыг зогсоож чадхааргүй болж Dragon Try-г монголчууд авлаа. Лайн аутн дээрээс Монголын багийн тактикийн хөлбөр амжилттай хэрэгжиж хамгаалтан дээр уучраа олж чадахгүй байсан Камбожуудыг сэт цохон урагшлаа. Наран саран хөлбөрийн дэмжлэг сайн байж LG Try-г бид авав. Камбожуудын хамгаалт сэрэг болж ямар ч байдлаар монголчуудын дайралтыг зогсоох боломжгүй болж эхэлсэн юм. Залуус маань өөрсдөө хангалттай боломжуудыг бий болгон ашиглаж оноо авч улам холцоор байв. Монголчуудын хүчтэй дараасан мөргөлтүүдэд Камбожууд бэртэж байсан бүх шилгэний тамирчид нь дууссан юм. Камбожуудын байдал ямар вэ? Камбожууд яг хуу чадварлаг юу болооч уртлын тамирчид бол манайх бүцэхгүй маань хүчээр. Камбожуудын хар дарсан зүуд маш удаан үргэлжилсэн юм. Ээлж дараалсан хүчтэй довтлохыг зогсоох ямар ч боломжгүй болж байлаа. Залуусын маань тоглолт улам ширүүлсээр 49-5-ын харьцаатаар Монголын шгшээ баг Камбожийн шгшээ багийг буулган авч 2014 оны Азийн 5 гүрний аврах шалралт тэмцээний 4-р дивизионы авраг боллоо.
олон сарын хичээл зүтгэл, олон жилийн хүлээлтийн сон байсан юм. Энэ бол тэдний ялалт байсан юм. Болоо. Манай хагаа тохиог хүлээ шүү. За сайн байцгаана өрхөн үзүүлэгчдээ та бүхэндээ Mongolian Rugby Got Talent шоу нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. За 2014 онд Монголын регби шигшээ багт өргөцсөн анх удаа шигшээ баг тоглож байгаа шин залуусаа бид нэр энэ олонч тус нэгэн одоо сайхан имийг хийдэг байгаа. Эвид буюу парти. За энэ болохоор бид нар авьяас, дуу, бүжиг, шүлэг энэ үнийг юу чаддаг бүхнийг үзнэ. Ингээд шилтэн бараатай Мөхөртэн овошитэн Үрхи үчээ тачрэйгүү Очоодгоо бүрдээ. Гэтэ шалган гарч ирж шүү.